top. Then your girl gave me just a little bit of la chop. Baby so cold, he from the north, he from the Canada. Bankroll so low, I got nothing. За сайн байцгаана уу? Хүн төрхтэй подкастын маань 5 дахь дугаар энэ хүрээд эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн энэхүү подкастаар 10 жилийн болон мэргэжлээ сонгох гэж байгаа. За магадгүй 10 жилээ төгсчгөөд 1 жил гэп аваад мэргэжлээ арай сонгож амжаагүй байгаа. Тэр хүмүүн болгонд илүү хүнд хэрэгтэй байгаасай гэж те энэхүү дугаарыг эхлүүлж байна. За тэгээ өнөөдрийн маань тэдв болохоор та бүхэд байгаа энэхүү гарчгийг одоо хараад мэдээд сонсоод үнэрлээд мэдрээд ороод ирсэн баг. Тийм мэргэжил сонголтын талаар. За тэгэхээр мэргэжил сонголтын хувьд гэх юм бол за хэдэн одоо тоо судалгаа хийлье. За одоо нийт одоо төгсөгчд ч юм уу эсвэл мэргэжил сонгож байгаа хүмүүсийг 100% гэж үзэх юм бол за тэдний яг 15% нь ердөө 15% нь өөрөө за би энэ мэргэжлэр явна те би одоо магадгүй за миний хувьд бол одоо Монгол Улсын их сургуулийн мэдээллийн системийн 4-р курс аваад байхгүй юу. Миний хувьд бол одоо яг энэ хүн мэргэжлийг бол яг би ийм одоо өөрийн одоо скиллүүдээ те өөрийнхөө скиллсүүдийг мдээгүй мөртлөө яг энэ нь бол яг сонгоод ороод ирсэн. Тэгээд би бол одоо яг 15-т нь бол багтахгүй юм шиг байна. За энэ хүү одоо 15 нь л яг би одоо энэ мэргэжлэр явна те бүр багасаа одоо гэх юм энэ мэргэжлэр яваад би цаашдаа юм хийгээд гэдэг одоо амар төлөвлөгөөт хүмүүс байдаг шүү дээ. Яг тэр хүмүүс нь одоо 15% нь болдгийм байна. За дараагийн 15 нь болохоор ерөөсөө юу ч бодлого сонгочт юм байна. Одоо за яад юм блэ. За энэ гоё юм шиг байна гэдэг ингээд сонгоод ороод ирсэн. Яг тиймэрхүү хүмүүс нь ерөнхийдөө бол одоо харахад их нэвчлэн одоо сургуулаа хайдаг ч юм уу те. Ер нь бол дийлэнх нь бол сургуулаа хайсан тэгээд магадгүй өөр мэрэгжил ч юм уу магадгүй өөр сургуульд өөр мэрэгжлэр ингээд сураад явж явах тохиолдол их байд юм байна. За одоо тэгэхээр ингээд өөртөө ихтэйгээр одоо ингээд зоригтойгоор сонгосон 15 одоо болон өөртөө итгэлгүйгээр сонгосон 15. За тэгэхээр үлдсэн 70% нь бүр эргэлзэж байгаа сонгот юм байна. Тэгээ ерөнхийдөө бол яг энэхүү тоо баримтыг харахад ерөнхийдөө төгсөгчдийн маань 70% гэдэг бол асар их тоо шүү дээ. Тэгээд ямар ч төлөвлөгөөгүй ямар нэгэн гайд байхгүй тэдэнд хилээд зөвлөд өгч хүн байхгүй болохоор яг яах ёстойгоо одоо юу гэдэг би яг хэн болох ёстойгоо ерөөсөө мэдэхгүйгээр мэргэжлээ сонгоод за тэндээсээ одоо маш аюултай байдалд аюултай цаадах ч байх. Ерөнхийдөө бол амьдралаараа л наадна шүү дээ. За тэгэхээр энэ 70 эргэлзэж байгаа 70 эргэлзүүр 70 маань буцаагаад нөгөө 70% нь төгсдгүү гинэ. Одоо 70-ын маань 70% шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл одоо юу гэдэг ч юм бэ нэг 1000 хүүхэд байлаа гэхэд одоо 700 нь одоо 700-ийн чинь одоо 70% нь хэд ч юм бэ. За тэр одоо хувь нь одоо ингээд төгсдгүү байх нэ. Ийм тоо баримт байдаг байх Монгол улсад маань. Амар тэгээд ер нь бол үлдсэн 30% нь тэгээд эргэлзэж байгаа сонгоод тэгээд төгсчт юм байна. За тэгэхээр ийм их одоо тоо баримт уншаад яаж ийн гэхэлэр та бүхэн одоо зөв мэргэжлээ сонгоосай. Тэгээд хүм ингээд өөрийнхөө одоо би яг ямар хүн болох талаасаа ингээд мэдлэгтэй байгаасай гэдэг үндсэн дээрээс одоо би ингээд зөвлөх гэж байна. За хүнд одоо ингээд орчин үед бол hard skill, soft skill гэж яригддаг те. Hard skill нь бол илүү их одоо мэргэжлийн тоо баримтууд те. За магадгүй IT-ийн салбарт гэдэг бол ерөнхийдөө код бичих маань илүү hard skill болоо явчихж байгаа. За одоо бусд мэргэжил дээр за жишээлбэл бизнес гэхэд бол одоо маркетингийн хүн байлаа гэж үзэхэд тухайн бараагаа хэр зарж ийн ч гэдэг ч юм уу. Тухайн байгууллагаа одоо хэр танилцуулж ийн ч гэдэг ч юм уу те. Яг тийм тоо баримтан дээр тулгуурласан үзүүлэлтүүдийг hard skill гэдэг ба. Харин эсрэгээр soft skill гэж юу вэ гэхээр за soft skill бол 2020 за ялангуяа мэдээллийн технологийн 90 100 гэж яригдж байгаа энэ зоонд хамгийн одоо томоохон нөлөө болж чадсан. За тэг яагаад ийм болсон бэ гэхээр бид нар бүгдээр явж чадах юм бол ямар нэг юм зүйлд хүрдэг болсон тий. Энэ юунаас одоо үндэслэж ийн гэхээр бид нарт одоо дараагийн үе маань жинзи гэдэг дараагийн ч явах би ч одоо өөрөөр жинзилтэй тий. Тэгмэд яг энэ үе маань ямар үе гэхээр юунаас ч хамаагүй маш хурдан сурах чадвартай. Тэгээд ерөнхийдөө бол ямар ч нөхцөлд уусаад өөрийгөө ингээ хөгжүүлэх чадвартай хүмүүсийг бол хэлдэг юм байна. За энэ маань одоо ерөнхийдөө сүүлийн 10 жилд төрсэн хүмүүс одоо илүү их одоо за миний харж байгаагаар сүүлийн 10 жилд төрж байгаа хүмүүс илүү их ийм технологийн суурьтай төрхөөс нь одоо тийм смартфон, интернет гэх зүйлс YouTube, Google ч гэдэг ч юм уу. Ялангуяа YouTube-ыг бол одоо хашааж штэ тий.
Одоо ингээл нэг жоох хүүхэд гүрж ирснээр одоо надтай Fortnite тоглоё, PUBG тоглоё те ахаа ахчээ гэл ингээл яг үнд бол биднээс илүү тухайн одоо технологийн хувьд мэдлэгтэй болж байгаа. Дөнгөж төрөөл хүүхэд Baby Shark-а дуулаад явж байгаа чинь те. Тэгэхэд одоо бид нар чинь яадаг ч байлаа. Тэр ч яг. За soft skill-ийн хувьд бол за маш их юм зүйлс байна. За soft skill гэдэг маань хүнтэй харилцах, за магадгүй хүнтэй одоо ярилцаад нэг зүйл одоо ятгах ч юм PR хийх эсвэл те одоо юу гэдэг амын гол нь багаар ажиллах чадвар, leadership эднэрийг одоо ер нь бол те хүний хувийн хөгжлүүдээс үүссэн чадваруудыг soft skill гэж нэрлэж байгаа юм аа. За тэгэхээр ерөнхийдөө болохоор хүмүүст те ингээд ирээдүйд ажлын байранд хүрэхэд магадгүй одоо ирээдүйд өөрийн гэсэн ажлын байрт өөрийн гэсэн карьер, өөрийн гэсэн компани магадгүй та нар том компани CEO болох ч боломжтой. Гэхийн тулд хүн хамгийн гол нь дуртай зүйлээ сурах гэдэг бол хамгийн чухал зүйл тийм үү. Тэгэхээр магадгүй та бүхэн одооноос магадгүй одоо 11 дугаар ангийнхан маань сонсож байгаа бол одооноос та бүхэн би яг юу чаддаг вэ гэдэг зүйлээ бичээд тэгээ тэрэн дээрээ анализ хийх хэрэгтэй хаа. За би та бүхэн нэг жижигхэн зөвлөгөө өгье. Хэрвээ энэ хүү подкаст сонсож байгаа бол бичиг цаас бариад голоор ингээд зураад хоёр талтаа ийм хоёр бокс үүсгэж хэрэгтэй. Хоёр бокс үүсгэснээр та зүүн талд нь өөрийн чаддаг зүйл заяа. Өөрийн хамгийн сайн чаддаг. Гэхдээ зүгээр л юу ч байсан хамаагүй чи зүгээр чаддаг бүх зүйлээ бич. За магадгүй байдаг чи хүнтэй гоё ярьцдаг, багаар ажилдаг ч юм уу 10 жилд чинь одоо ангийн дарга хүн өдөрддөг ч юм уу эсвэл цэвэрлэгээ сайн хэлдэг те. За магадгүй хичээлийнхаа гадуур хүмүүстэй гоё харьцдаг. Одоо сүүлийн хүүхдүүд бол маш юм мундаг болчлоо шүү дээ те. Одоо ингээл нэг газар сэтгүүлч хийдэг ч юм уу. Эсвэл нэг газар ямар нэг юм хийдэг ч юм уу те. Тэр болгоныхоо бүх чаддаг зүйлүүдээ бүгдийг нэгтлэн бичих хэрэгтэй. Ихээс баггүй хамаагүй голохгүй өөрийгөө за магадгүй та царайлагч байсан би царайлаг гэж үчих боломжтой байхгүй. Энэ л болохоор өөртөө ихтэй байдлыг чинь харуулж байгаа те. Би бол царайлаг би өөртөө ихтэй. Энэ бол soft skill байхгүй. Би өөртөө ихтэй байна гэдэг маань хамгийн том soft skill. Гэхдээ та буруу ашиглаж болохгүй. Нэг талд нь та өөрийн чаддаг зүйлсээ бичсэн бол нөгөө талд нь хүсэж байгаа одоо яг мэрэгжил сонголт гэхлээр та нэг юм бодно штэ. Магадгүй одоо дүүнер маань сонгоогүй байгаа. Гэтэл яг ингээд мэрэгжил гэхлээр нэг юм боддог тийм үү. Шууд 3 мэрэгжил бичиж. Яг 3-ыг бичиж. За магадгүй IT-ийн одоо программист ч болно ч юм уу, эсвэл одоо бизнесийн тийм лаг мундаг хүн болно ч юм уу, эсвэл нийгмийн ухааны тийм хүн болно ч гэдэг ч юм уу те. Тэгээ бичих хэрэгтэй. Харин ингэж бичсний дараа нэлээд юм урт одоо листэн дундаас гэсэн үг шүү дээ. Тухайн мэрэгжлийг та ингээд интернетээс хайгаад яг одоо энэ мэрэгжил маань ямар одоо шалгуур үзүүлэлт тавигдаг юм байна. Тэр болгоныг хараад би энийг чадах нь уу? Тэ би миний чаддаг зүйл энэ мэрэгжил мөн үү? Тэр өмнө нөгөөний чадах өөрийн нөгөө soft skill-ийнхаа листийг бичгсэн шүү дээ. Тэгэхээр тэр скиллүүдээ харж агаад ингээд юу хийх хэрэгтэй. Холбоод явуучих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ холбоод тэгээд хамгийн их холбогдож байгаа мэрэгжил нь айл байна те. Тэгээ магадгүй тэр таны хамгийн зөв чаддаг зүйл бол тэр байх. Гэхдээ эрт чийдэж болохгүй. Та одоо маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Дүүнер маань одоо ингээд амар сайн судалгаа хийгээд амар ингээд зөв сонголт хийх юм бол та ирээдүйд амар болно. За тэгээд би та бүхэнд бас нэг хідэн тоо баримтж явах те зүгээр одоо хүнд байх тэгээ одоо ингээд орчин үед илүү юм хэрэгцээтэй байгаа soft skill чадваруудын талаар хідэн юм хэлье. За тэгэхээр ер нь бол арилжааны тал дээр гэдэг ч юм уу те бизнесийн тал дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй байх гэж байгаа. Энэ л болохоор за яг хэдийгээр hard skills-ээс сонсогдож магадгүй. Гэхдээ одоо бид нэр ингээл өдөр болгон дэлгүүр гардаг те нийтлэлийн дэлгүүрт одоо ингээл тодорхой хэмжээний нэг бараа адилхан одоо дэйттэй те адилхан дэйттэй байхад нэгтлэлт нь үнэтэй нэгтлэлт нь хямдхан зарагддаг тийм үү. Тэр болгон дээр магадгүй та ингээд тодорхой хэмжээний бага зарлага гаргаад гих мэтчлэн юм бидний амьдрал тохиолддог энгийн зүйлүүдээс бол одоо бизнесийн тодорхой хэмжээний мэдлэг маань одоо харагддаг байгаа. За хоёрдугаар чадвар communication гэж байна. Харилцааны чадвар.
За энэ харилцааны чадвар бол хамгийн чухал. Одоо энэ ялангуяа 2020 оны ихэнх ажлууд заяа. 2020 оны тренд ихэнх ажлууд дээр харилцааны чадвар маш их шаардаж байгаа. Та угаасаа магадгүй хинтэй ч гэсэн ингээл хийгээл муу харцад байдаг бол та энэ энийгээ аль засах хэрэгтэй. Би таны ажил явна гэж угаасаа бодлоо. Тэгэхээр дүүнер маань одоо ингээд яавал би өөр дээрээ би одоо миний сул тал юу вэ те? Би яг харьцаа хүнтэй ингээ гоё харилцаж чаддгүй. Би хүнтэй одоо хэрхэн ингэж гоё харилцаад хэрхэн одоо миний яг хүссэн үр дүнд хүрдгүү те? Магадгүй та бүх ингээд сургуулийнхаа олон хүмүүсээр харилцаж байгаа сайн муухай сайхан гоё гэл янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгээ тэр болгонтэй хүмүүс ингээд яг хэрхэн харилцаж байгаа тэр харилцаануудаа маш сайн анхаарах хэрэгтэй. За 3 дугаар чадвар болохоор teamwork. Энэ л болохоор багаар ажиллах чадвар шүү дээ. Тэгээ 10 жилд маань бид нарыг бол их багаар ажиллуулж мэжлүүлдэг байсан. Тэгээ тодорхой хэмжээний уусаа багаар ажиллах зүйл хичээлүүд ч гэсэн их гардаг. Би даалтч гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг энэхүү чадвар маань бас өөртөө хэрэг байгааг бас анхаарах хэрэгтэй. Магадгүй 5-аараа баг болчоод 4 нь юмаа хийгээд тахад чи магадгүй өөр юм хийдэг бол бас энэ тал дээр анхаарах хэрэгтэй л гэсэн үг шүү дээ. За 4-р чадвар болохоор хилэлцээр их чадвар. За энэ магадгүй нэг communication дээр дурддагчсэн байж магадгүй. Гэхдээ хилэлцээр хийнэ гэдэг маань ямар нэгэн зүйлд одоо мэтгэлцэн гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий мэтгэлцээд ямар нэгэн зүйлд одоо ингээд үр дүнд хүрэхийн төлөө тэр чадвар маань хэр байгаа талаар бас анхаарах хэрэгтэй байх нэ. За 5 дахь нь болохоор асуудлыг шийдвэрлэх. За энэ бол одоо бас амар том одоо soft skill гэхгүй. Асуудал шийдвэрлэх. За энэ маань одоо бүх юм дээр гарч ирнэ. Хүн угаасаа хүний амьдрал бол угаасаа л одоо нэг дардан байхгүй шүү дээ тий. Тэгээ тийм болохоор дардан байхгүй шүү дээ тий. Тэгэхээр тийм болохоор угаасаа бидний бүх амьдрал одоо зөндөл асуудал гарч ирнэ. Тэр болгон дээр хэрхэн шийдэж байна тий. За магадгүй нэг утсаа одоо гээли ч юм уу. Эсвэл ямар нэгэн зүйлээ хайлаа гэхэд тэгэл за одоо ингээ өнгөрлөө тий. Ингээл миний амьдрал дуус ч юм уу. Тэгэл ингээл сэтгэл санаагаар унаал явцдаг бол бас асуудал шийдвэрлэх чадвар маань хэр байгаа вэ? Тэ магадгүй одоо та уцаа ингээд бас алга болголоо гэхэд маш тайвнаар за хаанаас олсон хаанаас алдсан тэгээд цагдаа магдаа гэд ингээд асуудлыг шийдвэрлэх арга зам өндөртэй байх юм бол энэ маань таны бас томоохон soft skill болж чадах нэ. За 6 дахь нь болохоор leadership. За энэ бол бас хөөс бүгдээр амар чухал юм байна. За leadership бол угаасаа манай хүүхдүүд бол одоо ойлгож байгаа хөө тий. Одоо удирдах тий багийг одоо удирдах ч юм уу манлайлах гэж байгаа штэ. Манлайлах чадвар. За манлайлах одоо гэдэг маань за бол хүн болгон бол манлайлагч байх албагүй. Гэхдээ өөр өөртөө бол манлайлагч байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр таны одоо та бүхэн хэрвээ Sacred гэж ном мэдэх бол тэгээ Sacred хүн юу бодно түүнийгээ одоо авдаг шүү дээ. Хүчний хууль гэдэг те. Да дүнэр маань бас энэ Sacred-ийн талаар мэдэхгүй байх юм бол бас YouTube дээр кинон байдаг монгол хэлэрч байдаг хаа. Sacred гэдэг нууцын юу ч лээ. Нууц гэдэг бол нууц юм аа. За энэ талаар бас бодох хэрэгтэй. Тэгээд манлайлал яг хүн өөрийгөө манлайлж чадах юм бол юунд ч хамаагүй хүрнэ те. Бас багаа хэрхэн зөв манлайлах уу? Яавал одоо би зөв манлайлагч болж чадах уу гэдэг шүү дээ те. Тэр тиймэрхүү чадварууд бол зөндөө байх хэрэгтэй. За дараагийнх нь болохоор зохион байгуулалт. За зохион байгуулалт уусаа сайтай байх хэрэгтэй. Та нэг газар цаг товлоод ч юм уу яг за тэр газараа за би тэдэд очино гэсэн бол тэдэд очдог байх хэрэгтэй. Энэ бол өөрийн хувийн зохион байгуулалт те. Та ажилдаа очичоод би ингээд одоо манай 10 жилд одоо тийм хүн гардаг байсан шүү дээ. Би ингээд даалгавраа хийчихээ. Гэхдээ гэртээ мартчих гэдэг тийм. За магадгүй хийсэн байх те. Гэхдээ хийгүй нь ч бас байдаг л та. Магадгүй хийсэн байх гэхдээ тэр дэвтрээ ингээд зүгэндээ хийхдээ өөрийн ингээд хувийн зохион байгуулалт муутагаас л тухайн өдөр за чийгээгүй байна гэл нэг тиймэрхүү асуудал үүсдэг шүү дээ. Тэр болгон дээр ингээд хувийн зохион байгуулалт гэдэг юм айгүй чухал. Та нар магадгүй дараагийн том болоод университед ороод тэгээд ингээд хичээл хийн, лаборатори ажил гэл зөндөөл асуудлууд гарч ирэн тэр болгон дээр өөрийн гэсэн хувийн зохион байгуулалт цагийн бас зөв зохион байгуулалт энэ төрийг маш сайн хийхгүй бол тодорхой хэмжээний бас асуудал үүсэх нэ. За тэгэхээр дараагийн чадвар болохоор төвчээртэй байдаг гэж байна. За төвчээртэй байдал болохоор за тэгэл хүн болгонд л өөр л дөө тий. Ямар ч асуудал гарсан тухайн яг асуудал дээр нөгөө асуудлыг шийдвэрлэх чадвар гэдэгтэй адилхан. Яг төвчээртэй байдал бол бас яг адилхан
үүсэх баха. Яг тэрэн дээр бол энэ ер нь их амар ялгаагүй санагдаад байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор confidence. За энэ нөгөө өөртөө итгэлч шүү дээ. За би бол амар өөртөө итгэлтэй. Би бол зөвхөн хаанч л тэгээд гэтээ би бас өөртөө итгэлгүй үед бол өөртөө итгэлгүй байдаг. Гэтэл аль болох өөртөө итгэлтэй байдаг. Чигшээ зэв гэсэн чинь. За өөртөө итгэлтэй байдал бол би бол одоо юу гэдэг би бол чадахгүй юм бол чадна гэж явдаггүй. Би бол тодорхой хэмжээнд чаддаг байж би бол өөртөө итгэлийг бол хүлээж авдаг. Би бол өөртөө хүлээж авдаг шүү дээ. Тийм болохоор хүүхдүүд маань одоо дүүнер маань тодорхой хэмжээний ингээд чаддаг зүйлтэй болчоод би бол чаднаа гэж хэлэх хэрэгтэй байгаа. Яг миний хувийн жижигхэн зөвлөх. За тэгэхээр сүүлийн 10-аад жилийн хугацаанд тодорхой хэмжээний одоо бид бүгд мэдэн шүү дээ. Энэ мэдээллийн технологийн 90 100 гэж яригддаг те. Тэгэхээр яг энэ хүү 100 яг хэлсэнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд бол маш их одоо хувьсаж өөрчлөгдөж тухайн одоо ажлуудын цалин яг дээш доошоо ингэж айгүй хэлбэлзэж байгаа. Гэтэ бүгд өсөж байгаа. За одоо би та бүхэнд топ 10 яг тийм ажиллах боломжтой ирээдүйд одоо маш одоо яг одоогийн байдлаар маш их хийлт эрэлт хэрэгцээтэй байгаа. Энэхүү 10 мэргэжлийг би та бүхэнд хэлье. За 10-т нь болохоор Business Development Manager гэж байгаа. За BDM бол ерөнхийдөө бол та бүхэн бас ойлгож байгаа бох те ингээ бизнесийг хөгжүүлэх одоо менежер гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол бидний түрүүний ярьсанчлан нөгөө communication сайтай, teamwork сайтай, за магадгүй leadership бол угаасаа тулцсан байх хэрэгтэй байх. Тэгээ organization сайтай байх хэрэгтэй байх. За гэх мэтчлэн чадваруудыг бол агуулдаг байх те. Тэгэд одоо энэ хүү мэрэгжлийн одоо яг олон улсад ямар requirement-тэй байдгийг за тэрийг харцгаая. За BDM болохоор бизнесийн удирдлага болон бизнесийн одоо менежментийн юугаар бакалаврын зэрэгтэй. За тэгээд худалдааны одоо experience байх хэрэгтэй. За тэгээд харилцааны скил байх хэрэгтэй. За мөн одоо IT-ийн мэдлэг байх хэрэгтэй. За мөн зохион байгуулалт. Тэгээд дээрэс нь Microsoft-ийн одоо бүх ил одоо хэрэглээний програмууд дээр ажилладаг байх хэрэгтэй гэж ийм requirements-тэй байт юм байна. За хүүхдүүд маань бас 10 жилдээ Word, Excel, PowerPoint гэх мэтчлэн Microsoft-ийн хэрэглээний програмууд дээр бас төлөвлөгөөнд их ажилддаг шүү дээ. Та бүхэн одоос бас ажиллаарай. Энэ бол яг амьдрал дээр гараад бүх газар ихт хэрэг болдог. Ялангуяа Word, PowerPoint те Excel энэ төр бол үнэхээр хэрэг болдог. Тэгэхээр та бүхэн бас тодорхой хэмжээний мэдлэгтэй болчих юм бол ирээдүйчсэн та бүхэнд энэхүү одоо энгийн юм шиг мөртлөө энэхүү програмууд маань маш их хэрэг болдог байх нэ. За тэгэхээр дараагийнх нь болохоор стратегийн менежер. За стратегийн менежер болохоор за мөн адилхан бизнесийн удирдлага ч юм уу маркетингийн мэргэжлэр бакалаврын зэрэгтэй. За тэгээ 3-5 жил ажилласан гэж байгаа. За энэ бол бүр яг олон улсын судалгаагаар явж байгаа. За тэгээд soft skill-үүдийн хувьд юу яригч юм гэхээр консалт хийх. Тэгээд дүгнэлт хийх штэ тий. Консалт хийх. Тэгээд communication сайтай. Тэгээ project менежментийн одоо мэдлэгтэй гэж байгаа. За тэгэхээр ямар нэгэн төсөл одоо орж ирлээ гэхэд төсөл дээр яаж ажиллах вэ? Төсөлд одоо хин ямар рол хийх вэ те? Яг тэр болгоныг тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй гэж байгаа. За энэ бүхэн бол яг та бүхний одоо өөрийн ур чадвар дээр үндэслээд сонгосон бизнесийн сургуулиудыг сонгох юм бол та магадгүй BDM, SM одоо энэ мэргэжлүүдийг сонгох боломжтой байх нэ. Тэрнээс үүдээ хүн болгон яг нэг заавал юм бол гэсэн үг биш лээ те. Тэгээ та бүхэн ойлгож байгаа хаа. За тэгээд бас энэхүү бас стратегийн менежер дээр бас leadership гэдэг түрүүнд дурдсанчлан яг энэхүү soft skill маань бас хэрэг болдог байх нэ. За тэгэхээр 8 дахь нь болохоор speech language pathologist гэнэ. Нөгөө хэл ярианы эмгэг судлаач. Одоо эмгэгийг одоо яриач юм уу те нөгөө тохионы хэлээр ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. За энэ мэргэжлийн хувьд болохоор тодорхой хэмжээний одоо энэхүү хэллийн ер нь бол энэ хэл бас сүүлийн одоо судалгаагаар бол яг за энэхүү мэргэжил болохоор сүүлийн одоо судалгаагаар бол дээшээ орж ирсэн байна. Ерөөсөө энэ мэргэжил бол яг ингэж амар өндөр цалинтай байгаагүй. Тэгэхээр бас энэ талаар сонирхолтой ч юм уу магадгүй тохионы хэлээр ярьдаг ч юм уу тийм хүүхдүүд маань байх юм бол энэ талаас илүү хөгжүүлэх юм бол бас ирээдүйд чинь хэрэг болох нэ. За тэгэхээр 7 дугаар харинд
software engineer. За энэ бол одоо үнэхээр өндөр өргөн сар үрээтэй одоо мэрэгжил шүү дээ те. Яг IT-ийн хүн те. Программист гэх мэтчлэн одоо энэ бүгд орно. Тэгээд код бичих дуртай. За миний бие болохоор яг IT-ийн төрлийн гэхдээ яг зөвхөн IT-ийн төрөлдөө илүү бизнесийн чиглэлтэй те. IT-ийн одоо удирдлагын төвшөнд ажилладаг IT-ийн менежер гэдэг тийм мэргэжлээр сурдаг. Яг энэхүү software engineer болохоор код бичдэг. Тодорхой хэмжээний бүх одоо кодуудын бүх программын хэлнүүдийн мэдлэгтэй тиймэрхүү хүн маань одоо ордгоо тий. Тэгэхээр яг энэ мэрэгжилд яг хүрэхэд бол та юуг одоо анхаарах вэ гэхэлэр математикийн ер нь бол ийм логик ухаан сайтай байхад яг энэ хүн мэрэгжлийн одоо суурь нь болж үндэслэдэг. Тэгээд дээрээс нь алгоритм тэгээд ингээд дэше явдаг байгаа. За тэгэхээр 6 дахь нь болохоор за тэгэхээр 6 дахь нь бол data engineer. За ер нь бол ажиллах ёстой зүйл маш их бидний ухаарч ойлгох ёстой зүйл бол энэ хүү data гэдэг зүйл юм. За data болохоор өгөгдлийн одоо бүхэл одоо бидний амьдрал бол тэр чигтээ өгөгдөл болчиход байгаа. За магадгүй бид нэр Facebook ингээд орлоо гэхэд бидний одоо яг өөрийн чинь одоо Facebook аккаунт бол бас нэгэн Facebook-ийн data тий. Таны одоо оруулж байгаа постууд бол бүгд data ингээд бүх юм маань ингээд онлайн орчинд бүгд data болж хөрвж байгаа. За тэгэхээр энэ хүү data engineer маань 6 дугаар хайранд орж ирсэн байна. За data engineer болохоор ерөнхийдөө бас л адилхан software engineering төрөлдөө IT-ийн төрөлдөө ордог. За тэгэхээр та бүхэн бас л математик болон алгоритм ийм сэтгэн бодох чадвар тий логик ухаан сайтай байх юм бол та энэ хүү салбар руу орох юм бол бас асар их мэдлэгтэй асар их боломжийг үүсгэнэ. За 5 дахь нь болохоор DevOps engineer гэж байгаа. За DevOps engineer болохоор IT managerтэй бол маш адилхан. Гэхдээ DevOps engineer болохоор код болон data тэгээ бизнесийн скиллүүдийг агуулдаг. Ерөнхийдөө болохоор яг миний мэрэгжил яг явж лайн л да. Тэгээд IT manager тэгээд дээрэс нь код тодорхой хэмжээний кодны мэдлэг тэгээд дээрэс нь framework-ууд дээр ажилладаг байх хэрэгтэй гэсэн ийм requirements-ийг тавьд юм байна. За дөрөвт нь болохоор product manager. За product manager болохоор мөн адилхан бизнесийн удирдлага тэ бизнесийн чиглэлийн бакалаврын төвшөнтэй багаар ажиллах чадвартай тэгээд харилцаа холбоо сайтай тэгээд тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдах тиймэрхүү experience байх хэрэгтэй гэж байна. За тэгэхээр 3 дугаар мэргэжил болохоор data science. За энэ нь болохоор ерөнхийдөө өгөгдлийн бүхэл яг өгөгдлийн яг шинжлэх ухааны яг төвшөнд авч үздэг те маш их одоо гүн компьютерийн мэдлэгийн бүр гүн төвшөнд очиж энэ хүү одоо problem solve хийх ёстой те яг тийм хүмүүс маань байдаг байх нэ одоо 3 дахь. За тэгээд 2 дугаар болохоор за энэ маш сонирхолтой байна. За энэ маань юу гэхэлээ бас өмнөд урдсанчлан яг нэг software engineering маань яг дотор зөвхөн нэг программын хэлний инженер байна. Энэ бол Java engineer гэж байна. Java engineering хувьд болохоор бүр энэ дэлхийн одоо бүх мэргэжлүүдээс бүр хоёрт ороод ирсэн байна. Тэгээд зөвхөн нэг программын хэл сайн мэддэг байхад ингээд маш өндөр цалинтай чи гэрээсээ ч ажиллах боломжтой те фрилансер ажиллах боломжтой ингээд remote те бүр дэлхийн хаач ажиллах боломжтой болчихж байгаа. За тэгээд за нэгдүгürt за энэ бол одоо амар яасан ч их цалин л энэ. За нэгдүгürt front end developer гэж байгаа. За энэ front end developer маань юу гэхэлэр за бид бүхний мэдэх одоо Facebook те бид бүхний мэдэх одоо Instagram YouTube те яг энэ болгоныг бид нар яг яаж харах ёстой биднэрт харагдаж байгаа яг хамгийн анхны интерфейс те биднэрт харагдаж байгаа тэр дэлгэцийн зохиомжч юм уу яг тэр бүх юмыг програмчилдаг хүмүүсийг одоо хэлнэ front end developer гэж. За энэ мөн адилхан бас л нөгөө software engineer дотроо ороод ирсэн те зөвхөн бас яг нэг чиглэлийг барьчихсан чиглэлтэй энэ гэхдээ яг нэг чиглэлийг барьчихсан developer байна. За тэгэхээр дэлхийн топ 10 мэргэжил дунд харахад за бүхэл бүтэн 6 нь IT-ийн чиглэлийн мэргэжлүүд байна. За үлдсэн нь болохоор үлдснээс 3 нь болохоор бизнесийн чиглэл болон за нэг нь болохоор хэл ярианы нэмгийг судлаач гэдэг мэргэжлүүд байна. За тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхлээр бидний бүх зүйлс маань одоо интернеттэй болчихсон тий бид бүх зүйлс маань смарт болчихсон бүгд интернеттэй холбогдож байна. Хинч хүссэн зүйлээ хаанаас ч их боломжтой болчихсон. Тийм болохоор 10 жилийн оюутнууд та бүхэн маань бас энэ дээр нэгийг тунгааж
хоёрыг одоо ойлгоно бизээ. Тэгээд за миний хувьд болохоор одоо information systems гэдэг ангид суралцдаг тийм мэдээллийн систем ерөнхийдөө болохоор яг төгсөөд яг юу болохоор IT manager, эсвэл систем шинжээч, IT project manager. За магадгүй түрүүнд дурдсанчлан DevOps engineer болох одоо иймэрхүү хаашаач ингэж хүрэх боломжтой мэрэгжил юм. Өөрөө яг юунд дуртай байна? Чи өөрөө яг юу чадах вэ? Тэ? Чи өөрөө хэн бэ? Чи ирээдүйд яг энэ мэрэгчлэрээ ажиллаад чи яг ирээдүгөө яг юу гэж зорж байна? Тэгэд хамгийн гол нь чи хайртай байх хэрэгтэй, чи дуртай байх хэрэгтэй. Хүн хизээч ингээд дуртай юмнаас буцдаггүй шүү дээ. Хичнээн дуртай байсан чи хинээрч хориглуулад чи зөвхөн тэрүүгээ л хийдэг тийм үү? Хичнээн сайхан мэрэгжил байлаа гэд ингээд шахуулаад чи дургу байлаа гэхэд бол чи хинч одоо чи сурахгүй те одоо подкаст эхлээд анх дурдсанчлан 70% болчих магадaltaй болчихж байгаа юм л та. За тэгээд энэхүү подкастынхаа төгсгөлд гэж хэлэхэд чи юунд дуртай байна? Юуг чадаж байна? Юунд хайртай байна? Тэр чинь л чиний зорилго шүү. Чамайг хинч бити хоройсоо те. Эцэг ихэд нь бити хоройсоо. Би өөрөө яг юу хүсэж чинь тэр болгоныг хамгийн гол нь чи ээж аавдаа тайлбарладаг байх хэрэгтэй. Чи ийм юм бол гэдгээр үгүй би ийм болно гэд хэрэлдээд гарахад бас үр бүтээмж нь хэр билээ те. Аль болох одоо бас нөгөө нэг өөрт байх хэрэгтэй soft skill чадвараа ашиглаад одоо харилцааны чадвараа ашиглаад те за мөн одоо хэлэлцээр хийх чадвараа ашиглаад чи ингээд эцэг ихтэйгээ сайн ярилцаад би юм чаддсан байна. Тэгээ би юмд хүрмээр байна гэж маш сайхан тайлбарлах юм бол одоо нөгөө 70% маань бүр 70 тико болоосаа гэж би бол хүсэж байна. Хинч одоо Монголын маань бүх хүмүүс маш сайн мэдлэгтэй болоосаа. Монголын маань бүх одоо 10 жилийн сурагчид маань бүгдээрээ маш одоо мундаг байгаасаа. За тэгээ та бүхэн амжилт хүсье. Хүн төрхтэй подкастын маань 5 дахь дугаарыг хүрээд дуусч байна. За баярлаа. Then your girl gave me just a little bit of la chop. Baby so cold, he from the north, he from the Canada. Bankroll so low, I got nothing.